За өнөөдрийн одоо Монгол Улсын аварга малчин сайжрахын анзад түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын цолны мэлалга наадмын хурдан азрын уралдаанд 18 азар бүртгүүлээд одоо гарааны зурхаагаас гаргахад бэлэн болсон байна. Энэ дотор бол одоо бас сум орон нутгийн наадамд олон төрөж аригсан хурдан азаргууд мартсан байна. Хурдан азрын уралдаанд 19 азар бүртгүүлээ мартсан. Тэгээ 16 км-ийн алзаа шанс шалгаж хурдан азрын уралдаан бол одоо гараад 1 км гарантай явж байна. Өнгөн дээр бол одоо Айраг Нурвагийн залуу яач Сумагийн амгалангийн хурдан шар газар гарч ирсэн байна. Нааталтаа энэ бол Дорнодын дашуулар Бимбаатар гэж хүний унган шар газар. За өнгөлөөд байгаа бор газар бол одоо Увс аймгийн Завхан сумын залуу яач Сарнагийн Даштагийн бор гэж энэ Айраг Нурвагийн аймгийн алдарт яач Тэвний давж унган бор газар өнгөлөөд гараад ирлээ. За аман гүзэн дээр бол одоо сумын алдарт яач Гомживын Тодорын хурдан хүр азаргаан энэ бол одоо аймгийн алдарт яач Ажигийн бас гэж бүсийн даншигт 2 айраг хүрсэн хурдан хүр адуу нутгийн хүн тэдний унган юм адуу аман гүзэндээр гараад ирсэн байна. За цааталт нь бол одоо тэр шархал азаргаа явж энэ бол одоо Увс аймгийн Завхан сум Хэрэг Сонуурагийн залуу яач Балжнымын Батаржийн ярга гэдэг азарга энэ одоо 40 оны дахилгын наадамд дөрөв урдалчаа давхар уяагаар ирж байгаа юм хурд азарга март явна. За тэр гол дунд нь байгаа цэгэн дэлтэй завдраад азарга бол одоо сумын алдарт уяач Завхан сумын сумын алдарт уяач Бачргалын ариун ботын завдар гэдэг азарга явна. За наадалт нь бол одоо Увс аймгийн Завхан сумын уяач Бастин Батрын хурдан шар газарга явна. Энэ сумын наадам даага харигдсан. Соёолон тав дурдсан хурдан шар газарга явна. За ардаар нь бол тэр өндөр ор газарга явна. Энэ Увс аймгийн өндөр ханга сумын алдарт уяач Наян Баатрын мөрөн нутгийн бор гэдэг газарга явна. Энэ бол одоо сумын наадамд бас 2-3 харигдчихсэн юм хурдан азарга байна. За 3 6 9 дээр бол одоо сумын алдарт уяач Даваагийн Сүгатрын хонгор халзан гэж одоо азарга явна. Энэ бол одоо сумын наадам даага харигдсан, шүтлэн харигдсан. Кизал өөр одоо аймгийн баяр наадамд аман гүзүүнд дурлалсан. За соёолоо азар мөн аймагт очируулдаад хүүхднүүд одоо үндэндээ мордож чаддаг ийм хурдан мөр азар. За гисэн 10 азаргын инхүү гараад ирсэн байна. За арын азаргуудын хөнгөн дээр хул азарг бол одоо аймгийн алдарт уяач Соломонгийн хул азарг. Гисэн дэргүүтэй азаргууд бол одоо араас явна. За одоо энэ хэдэн азаргыг одоо наалтын энэ шар газар бол одоо Увс аймгийн Завхан сумын Бастин Батрын шарга гэдэг азарга явна. Энэ бол одоо сумын наадамд даага харигдсан, соёолон харигдсан ийм хурдан азарга. Энэ жил одоо 7 настай ийм хурдан азарга инхүү чэйжний азарганд гараад ирсэн байна. Энийн өнгөн дээр явж байгаа шар газар бол одоо Дорнодын дашуулар Бимбаатрын унган Сумагийн амгалангийн шарга гэдэг азарга явна. За энэ бол одоо баг наадамд бас 2-3 харигдсан ийм азарга. Чандмын овооны дахилга наадамд бас харигдсан. За цааталтаар нь ява сумын алдарт уяач Гомживын Тодорын хүрэн гэдэг азарга. Энэ бол одоо аймгийн алдарт уяач Ажигийн бас гэдэг хүний унгаа одоо. За сумын наадам соёолон аман гүзүүнд дурлаж байсан ийм хурдан хүр азарга гараад ирсэн байна. За энэ хүр азрын саатал дээр уур азарга бол одоо Увс аймгийн өндөр ханга сумын уяач сумын алдарт уяач Наян Баатрын мөрөн нутгийн бор гэдэг азарга явна. Энэ бол одоо Сүхбаатарын төвшин ширээ унган ийм азарга юм байна. Энэ ур азарга бол одоо сумын наадамд 2-3 харигдсан азарга гэж байна. За энэ азаргуудын хамгийн наалаараа явж байгаа энэ зөв үеийнхээ хонгоргоор зуулаа тамхтай шархал азарга бол одоо энэ Увс аймгийн Завхан сумын Хэрэг Нурвагийн залуу яач Алжнымын Батаржийн шарга гэж энэ сумын алдарт уяач Янжмын баяр магна гэдэг залуу үйдэг энэ шаргал азар гараад ирсэн байна. Энэ шаргал азар бол одоо үндсэндээ хүмүүс амд явж байсан хүмүүсээс яаж минслэг гэдэг хүн нь бол одоо хүүхэд нь авч өгсөн юм хурдан азарга. За энэ азаргуудын одоо 11 азрын инхүү гараа хөдөлсөн юм байна. За Монгол Улсын аварга малчин сайжрахын анзад түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын цолны мэлалга наадмын хурдан азарганы уралдаан инхүү 2 хөхөндөөс эргэж ирэхэд бол өнгөн дээр бол одоо эндээ нэг 7-8 азаргууд өнгөн дээр гараад ирсэн байна. Энэ дотор бол одоо Ховд аймгийн Нөргөн сумын яач Хүрүүсрэнгийн шарга гэдэг азарга гарч ирсэн байна. Энэ бол одоо Ховдын ган хуй гэдэг хүний унган адуу. За сумын наадамд бол 2 дөрвөлсөн, баг наадамд бол одоо 10-аад харигд дөрвөлсөн ийм хурдан бор азаргаас өнгөн дээр гарч ирсэн байна. За өнөөдрийн энэ уралдааныг бол одоо сумын алдарт уяач Бачргалын ариун ботын хурдан завдар азарга хөтлсөөр барайнаас 2 хөхөнд дойрч байна. За өнөөдрийн уралдааныг наагур өнгөлөөд байгаа хурдан хонгор халзан азарга бол одоо сумын алдарт уяач Даваагийн Сүгатрын хонгор халзан гэж энэ сумын наадам даах шүтлэндээ сумын наадамд харигдсан. Хизал өөр аймгийн баяр наадамд аман гүзүүлсэн. За аймгийн бүсийн наадамд дөрөв харигдсан хурдан халзан азар гарч ирлээ. Одоо нэг 40 том жижиг уралдаанд нэг 40-од харигдсан дөрвөөс хурдан халзан азар гарч ирлээ. Энэ бол одоо өөрийнх нь гадуу. Аман гүзүүлээр энэ цагаан бор азар энэ бол Ховд аймгийн Дөргөн сумын уяач Хүрүүсрэнгийн бор гэдэг азар гарч ирсэн. Энэ бол одоо Содон билийн Хүрүүсрэнгийн бор гэдэг азар. Энэ одоо сумын наадамд бол одоо
хоёр төрөөсөн том жижиг уралдаанууд 10 гаруй аригд төрөөсөн хурдан газар гарч ирлээ. За аргийн гуруудаар одоо Улс аймгийн Завхан сумын уяач Бастин Батрын шарах гэж энэ сумын наадам даах соёлон аргасан хурдан шарах газар гарч ирлээ. За дөрөвдөр бол одоо Дорндын дашаа болов Бим Баатрын онгоо Улс аймгийн Завхан сумын уяач Сумагийн Монголын шарах гэдэг газар дөрөвдөр гарч ирлээ. За тавдаар бол Улс аймгийн Өндөр хангаа сумын уяач Наян Баатрын бүрэн дохтын бор гэдэг газар гарч ирсэн байна. За зургаадаар бол одоо сумын гадаад уяач Баатарын Ариун Батын хурдан завдар газар гарч ирсэн. Батмөнгийн нөмөр очрын бор гэдэг газар 10-11 дээр явна. За 9 дээр бол одоо Улс аймгийн Завхан сумын уяач Сарнагийн Наштавгийн бор гэж Цэвэнэ давж унган бор газар 9 дээр. 8 дээр бол одоо аймгийн алдарт уяач Сундуугийн Камболонгийн Наран хонгор гэдэг газар гавна. Наран хонгор газар бол одоо Шүтлэн үрээ сумын наадамд аригдсан Хизаалан үрээ сумынхаа наадамд төрүүлсэн. Соёолон азрах сумынхаа Түмэн давны баяр наадамд 6 турдалсан. Аймгийн баяр наадамд аман гүзүүлсэн. Аймгийнхаа аврын бүс 5 турдалсан. За 7 настай азрах сумынхаа баяр наадамд 2020 оны сумын наадамд аман гүзүүн турдалсан гэдэг Наран хонгор бол одоо өмнөнгөө урд азаргаа хийгөө Наран хонгор азаргын хөө 8 дээр гарч ирлээ. За эхний 7 азарга бол саллаа. За 7 азарганы наадал дээр шархал азарга бол одоо Улс аймгийн Завхан сумын уяач Балжинмын Батарчин шарах гэж энэ сая 40 оны тахилгын наадамд 4 төлөвлөж давхар уяагаар мордож байгаа хурдан шархал азарга байна. За энэ азаргануудыг өнгөлөд байгаа цавдар азлууд сумын алдарч Бачиргалын Ариун Батын цавдар гэж даах сумын наадам 6 турдлаа Шүтлэн үрээ харагдаад Хизаалан үрээ Түмэн намынхаа баяр наадамд 8 турдлаад соёолоо азарга сумынхаа наадамд төрүүлсэн ийм хурдан цавдар азарга өнгөн дээр гарч ирлээ. Энэ авар бол одоо том жижиг олон уралдаануудад аригд төрүүлээд байгаа. Улс аймаг зохион байгуулсан төвийн бүсийн урдад их насны морин уралдаж аман гүзүүнд урдалсан хурдан цавдар азарга өнгөлсөөр гараад ирлээ. Энэ цавдар азар бол Дорноговын айрыг сум Цэвэнэ Батч гэдэг үний унгаа доо. За энэ наад дээр шархал азарганы саатал дээр бор азарга бол одоо Улс аймгийн Өндөр хангаа сумын уяач сумын алдарт уяач Наян Баатрын бүрэн дохтын бор гэдэг газар гарч ирлээ. Энэ бор азарга бол Сүхбаатар аймгийн Дэвшин ширээ сум ийм унган ийм азарга сумын наадамд 2-3 аригдсан ийм урд азарга гэж байна. За энэ азаргуудын дундал дээр Цэнгэр хувцастай хөөхтэй шар газар бол энэ Улс аймгийн Завхан сумын уяач Бастин Батрын шар гэж энэ сумын наадамд даах соёлон аригдсан хурдан шар газар гарч ирлээ. За энэ бууруу 6 долоо дээр шар газар бол одоо Дорндын дашил Бим Баатрын унган Сумагийн Монголын шарах гэдэг газар. За 6 дээр бол одоо Улс аймгийн Өндөр хангаа сумын алдарт уяач Наян Баатрын бүрэн дохтын бор гэдэг газар. За 5 дээр бол одоо Завхан сумын уяач Балжинмын Батарчин шархал азрах энэ бол Löшөнө уулын тахлын наадам 4 төрөлж давхар уяар морж байгаа. За 5 дээр бол одоо 4 дээр бол одоо Бастин Батрын шарх гэж энэ хурдан шарх азрах. 3 дээр бол одоо Ховд аймгийн Нөргөн сумын уяач Содон мөлийн мөрөөсрөнгийн бор гэж энэ сумын наадамд 2 төрөөсөн том жижиг уралдаануудад одоо 10 гаруй ариг төрүүлсэн хурдан бор азрах 3 дээр гарч ирлээ. За одоо урд азрагны уралдааныг бол одоо сумын алдад уяач Бачиргалын Ариун Батын хурдан цавдар азар хөтлөлөө. За аман гүзүүндэр бол одоо сумын алдарт уяач Даваагийн Сүхбаатарын хонгор алзан гэсэн 2 азаргын хөө 2 үүдэн хоомрын гэрээтэй хөтлөж эхэллээ. Цавдар азар бол одоо Дорноговын хайр гэсэн Цэвэнэ Бат шиг гэдэг хүний унгаа доо. За сумын наадамд одоо дааг 6 турдалсан Шүтлэн үрээ харигдсан. Хизаалан үрээ сумын намынхаа 8 турдалсан. Соёол өрөө сумынхаа наадамд төрүүлсэн ийм жилийн дүнсгэр 7 настай 2 азаргын хөтлөлөө. За аман гүзүүндээ хонгор азар бол одоо аймгийн бүсийн наадамд 4 аригдсан. Аймгийнхаа баяр наадамд Хизаалан аман гүзүүцсэн. За сумын наадамд бол одоо даах Шүтлэн аригдсан ийм хурдан хонгор азар одоо аман гүзүүндээр гарч ирлээ. Энэ 2 азарга бол одоо энэ жилийн ийм 7 настай 2 азарга. Ийхүү өнөөдрийн наадмын өнгөлөөд байна. За өнөөдрийн Монгол Улсын аварга малчин сайжрахын намсад бол одоо Улс аймгийн Завхан сумын Хэрэгс нуур багаас төрсэн 3 дахь аварга малчин. За мөн Улс аймгийн Завхан сумаас төрсэн 11 дахь Монгол Улсын аварга малчин юм аа. Тэгээд цагаагчин өхөр жилийн босгонд Монгол Улсын аварга малчины цолоор шагнагдаж энэ 2022 оны 7 сарын 2-ны зуны тэргүүн сарын шинийн 3-ны энэ Балжинмтай бэлгсэн өдөр бас өнөөдөр цолны медалга баяр наадмаа зохион байгуулж байгаамаа. Тэгээд өнөөдрийн баяр наадмын хурдан азаргаар эхэлсэн. Азарганы уралдааны одоо 3 дээр бол одоо Ховд аймгийн Нөргөн сумын Содон мөлийн мөрөөсрөнгийн бор гэж сумын наадамд 2 төрүүлж 10 дайрагдсан хурдан бор азар гарч ирлээ. А 4 дээр бол одоо Улс аймгийн Өндөр хангаа сумын уяач Наян Баатрын мөрөн дохтын бор гэдэг азар энэ Сүхбаатар аймгийн Дэвшин ширээ сумын унган ийм азар. За 5 дээр бол Улс аймгийн Завхан сумын уяач Бастин Батрын шар гэж сумын наадамд даах соёлон аригдсан хурдан шар газар гарч ирлээ. За 6 дээр бол одоо Дорндын дашил Бим Баатрын унган
Улс аймгийн завхан сумын залуу яаш Сумагийн амгалангийн шарга гэдэг газар 6-аар гарч ирлээ. Ийхүү эхний 6 газрын ийхүү гараа явчлаа. За 7-оор бол одоо Улс аймгийн завхан сумын Хэрэгс нуруугийн залуу яаш Балжинмын Батарчийн хурдан шаргал газрын ийхүү 7-оор явна. Сайжруулах хэмээх усан мар жилийн зуны дунд сарын шинэ өрөөний Балжинмтэй нөлөөлөх сайн өдөр зохион байгуулалт толны медалга наадмаар хийж байгаа сайжрахын нандтын толны медалга наадмын хурдан газрын уралдаан ийхүү шар мэргэн нонгоож байна. Шар мэргэн нонгооход бол одоо эхний 6 газар гараа явсан. 7-оор бол одоо Хэрэгс нуруугийн залуу яач Балжинмын Батарчийн хурдан шаргал газар 7-оор явна. Энэ төшөөнөө тайлгнаад дөрөв төрөлчөө давхар уягаар ирсэн юм азрах. За 6-оор бол одоо Дорндын дашуулаар Бимбаатрийн онгон Улс аймгийн завхан сумын Сумагийн амгалангийн шарга гэдэг газар ийхүү 6-аар явна. Шар газар бол одоо том жижиг уралдаанд одоо 3-4 харигдсан юм орд азрах. За Улс аймгийн завхан сумын Хэрэгс нуруугийн улсын авраг малчин сайжрахын нанзад түүний гэрээ судалгааны наран цэцэг нарын толны медаль наадмын хурдан азрагны уралдаан ийхүү шар мэргэн нонгоогоод орж ирлээ. Шар мэргэний тонгоолт бол одоо ихний 5 газар гараа явсан. 6-аар бол одоо Дорндын дашууларын Бимбаатрийн онгон Сумагийн амгалангийн шарга гэдэг газар явна. За 5-аар бол одоо Улс аймгийн өндөр хангаа сумын уяач сумын алдарт уяач Ноёнбаатрийн мөрөн дутх юм боргож Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын онгон бор азрах инхүү гарч ирлээ. Сумын наадамд бол 2-3 харигдсан урд азрах гэж байна. За 4-дөр бол одоо Улс аймгийн завхан сумын Хайраг нуруугийн залуу уяач Бастын Батарын шарга гэдэг газар гарч ирлээ. Энэ бол одоо түүний хатан болох одоо мэгмрийн мачиргал гэдэг хүний онгон юм азрах. За 3-дөр бол одоо Ховд аймгийн Нөргөн сумын уяач Содон бэлэн мөрөөсөрөнгийн бор гэдэг газар гарч ирлээ. Бор азар бол одоо сумын наадам 2 төрүүлсэн. Том жижиг уралдаанууд бол 10 гаруй харигд төрүүлсэн. Ийм хурдан бор азар 3-аар гарч ирлээ. За өнөөдрийн уралдаан Дорногов аймгийн Хайраг сум Твэн Батчгийн онгаа атуу Улс аймгийн завхан сумын алдарт уяач Ачиргалын ариун батын хурдан газар хөтөлж эхлэв. Цавдар газар бол одоо энэ жил одоо хурдан байгаа азрах. Саяхан мосон дөшөө ооныхаа тахилга наадам төрүүлчгээд энэ хонгор азар цавдар азар төрүүлэхэд бол хонгор азар аман гүзүүтэй. Энэ хоёр азар бол одоо өгсөрж орчиход ингээд хэдхэн хоногийн дараа инхүү Монгол Улсын авраг малчин сайжрахын нандад түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын толны медаль наадмыг үнэхээр төрөө аман гүзүүн дээр гарч ирлээ. За өнгөлөөд аман гүзүүн дээр яваа хонгор халзан азар бол одоо сумын алдарт уяач Даваагийн Сүхбаатарын хонгор халзан гэж энэ өөрийнх нь унган адуу Макс адууны эцэгтэй өөрийн унган адууны ихтэй юм хурд азрах. Энэ бол одоо том жижиг уралдаануудад нэг 40 гаруй харигд төрүүлээд байгаа юм хурд азаргаа. Энэ бол одоо аймгийн мөсийн наадам 4 харигдсан. Аймгийнхаа баяр наадамд одоо хязаалан аман гүзүүдэж байсан. Сумын наадамд одоо даах шүтлэн харигдсан ийм хурд азаргаа. Одоо өнөөдөр бол одоо аман гүзүүдээр гарч ирсэн 2 долооттой азаргын инхүү хөдлөөд байгаа бол 3-4 дээр одоо 3-4-5 дээр бол дандаа бүгд мөсмийн азаргууд одоо гараад ирсэн байна. За өнөөдрийн уралдааныг бол одоо Дорноговын харигд аман гүзүүн дээр бол одоо сумын алдарт уяач Даваагийн Сүхбаатарын хонгор халзан гэж одоо том жижиг уралдаанд 40 гаруй харигд төрүүлээд байгаа өөрийнх нь хонгор халзан азрын аман гүзүүн дээр гарч ирлээ. За өнөөдрийн Монголын авраг малчны солны медаль наадмаа хийж байгаа сайжрахын нандад гэдэг хүний одоо хүргэн болох юм хүн энэ Даваагийн Сүхбаатар гэж. За хонгор халзан азар бол аман гүзүүн дээр. За Дорногов аймгийн Хайраг сум Твэн Батчгийн онгаа атуу Улс аймгийн завхан сумын алдарт уяач Ачиргалын ариун батын хурдан цавдар азаргын инхүү өнөөдрийн уралдааны хөтөлсөөр байна. За 3-дар бол одоо Ховд аймгийн Нөргөн сумын уяач Содон бэлэн мөрөөсөрөнгийн бор гэдэг газар гарч ирлээ. Энэ бол одоо сумын том жижиг уралдаанд бол 10 гаруй харигд төрүүлсэн хурдан бор азар 3-дар гарч ирсэн бол 4-дөр Улс аймгийн завхан сум Хайраг нуруугийн уяач Бастын Батарын шарга гэж энэ сумын наадам даах шүтлэн даах соёлон харигдсан хурдан шаргал азар 4-дөр гарч ирлээ. За 5-дар бол одоо Улс аймгийн өндөр хангаа сумын алдарт уяач Ноёнбаатрийн мөрөн дутх юм бор гэдэг газар гарч ирлээ. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын газар байна. За цааталт нь одоо Дорндын дашуулаар Бимбаатрийн онгон Улс аймгийн завхан сумын уяач Сумагийн амгалангийн шарга гэсэн ийм хоёр азар бол 5-6-аар явна. Малчин сайжрахын нандад түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын солны медаль наадмын хурдан азарганы уралдааны бариан дороход одоо нэг 3-4 км гарантай үлдсэн байна. Үлдэхэд одоо энэ азаргнуудын дөрөвдөр бол одоо
Улс аймгийн Завхан сумын уяач Баастын Моторын шарга гэдэг газар гавна. Энэ бол одоо Мигүрийн Бачаргал гэдэг хүний унгын юм газар. Даах соёлон бол одоо сумын наадамд бол одоо харигдсан ийм урт газаргаа. Тэгээд за Ховд аймгийн Нөргөн сумын Содон мөлийн мөрөөсөрөнгийн мор гэдэг газар бол одоо өнгөний 2 газаргандаар очсон байна. Бор газар бол одоо том жижиг уралдаанд 12 уруу харигдад төрүүлээд байгаа ийм урт газар юм байна. Ховд аймгийнхаа Дөргөн сумын баяр наадамд 2 төрүүлсэн хурдан мор газар 3-аар гарч ирлээ. За аман гүзөөндөр бол одоо сумын алдарт байж давгийн Сүгатрийн хонгор хаалцсан гэж энэ аймгийн наадамд Хизаалан аман гүзөөцсөн. За аймгийн мөцийн наадамд 4 харигдсан. Сумын Завхан сумын баяр наадамд даах шидэн харигдсан хурдан хонгор хаалцсан азрах ийхүү аман гүзөөндөр гарч ирлээ. Энэ хонгор хаалцсан азрах бол одоо том жижиг уралдаанд бол одоо 40 гаруй харигдад төрүүлээд байгаа ийм хурдан азрах. За өнгөн дээр нь одоо сумын алдарт байж Бачаргалын Арамбатын хурдан цавдар азрах. Энэ цавдар азрах бол одоо энэ жил одоо төвийн мөсийн хурдад одоо их насанд мурдаж Дорцронгийн Эрдэнэтийн хээрмэрний ард орж аман гүзүүцийн хурдан цавдар азрах өнөөдөр хөтлөсөөр арайнаас орохоор орж иж байна. Цавдар азрах бол одоо 6 сарын 26-нд болсон төшөө өнөө тахилгын наадам төрүүлсэн ийм азрах. За аман гүзүүн дээр одоо хонгор азрах бол төшөө өнөө тахилгын наадамд аман гүзүүчэд ингээд давхар уягаар уралдаж байгаа ийм хоёр азрага. За өнөөдрийн уралдааныг бол Төнсгөр 7 настай 2 азраг өнгөө хурд хувааж уралдаж байна. За цавдар азраг бол одоо явдал дундаа шилгээж байна. Үнэхээр бас дэрлэхгүй байгаагийн шинжтэй цавдар азраг одоо үндсэндээ давхил дундаа шилгээж байна. За өнөөдрийн уралдааныг бол одоо даваагийн Сүгатрийн хонгор хаалцсан азраг энд ирэхэд бол одоо хөтлөж ихэдтэй хонгор хаалцсан азраг бол одоо бас том жижиг уралдаанд бол одоо 40 гаруй харигдад төрүүлээд байгаа ийм хурдан азаргаа. Энэ жил бол одоо энэ хавар уралдаагаа сая төшөө өнөө тахилгын наадамд бол аман гүзүүчэд давхар уягаар 6 сарын 29-нд болсон Монгол Ардын намын 100 жилийн ойдор байсан хурдан их насны мордын уралдаанд мордуулаад одоо азрах их наснд мордож байгаа тэгэхээр 5 турдалсан. За аман гүзөөний хаалцсан азрах бол одоо төвийн мөсөд их наснд мордож аман гүзөөцсөн гэдэг энэ хоёр азрах бол одоо бас их настай уралдсан ийм хоёр азрах хурдан 7 настай хоёр азрах инхөө өнөөдрийн Монгол Улсын авраг малчин сайжрахын газар түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын цолны медаль наадмыг инхөө хөтлөсөөр барайны 6-аар орж ирлээ. За арайны 6 орж ирэхэд нэг километрийн хүрэхгүй л үлдсэн байхад одоо даваагийн Сүгатрийн хонгор хаалцсан гэдэг газар бол одоо хөтлөсөөр арайны 6-аар одоо өгч байна. За аман гүзөөдөр бол одоо сумын алдарт уяач Цэвэний Бачаргалын хурдан цавдар Цэвэний Бачаргал түүнийгөө Ариун Батын цавдар гэдэг газрын инхүү аман гүзөөндөө хоёр азраг бол одоо инхүү хөтлөсөөр арайны 6-аар орж ирлээ. За ингээд Улс аймгийн Завхан сумаас төрөн гарсан 11 Монгол Улсын авраг малчин Улс аймгийн Завхан сумын Киргиз нуураагаас төрсэн 3 дахь Монгол Улсын авраг малчин сайжрахын нанзад түүнийг эргээд сулдганы нарын нарын цолны медаль наадмын хурдан азрагны уралдааныг сумын алдарт уяач даваагийн Сүгатрийн хонгор хаалцсан гэж энэ Өсийн наадамд нөрөө харигдсан. Сумын наадамд даах шүтлэн харигдсан. Аймгийн баяр наадамд Хизаалан аман гүзүүцсэн хурдан хонгор хаалцсан азрагын инхүү хөтлөсөөр барайны 6-аар орж ирж байна одоо. Хонгор хаалцсан азраг бол одоо энэ зүүн бол одоо төшөө оныхаа тахилгын наадамд 26-нд болоход энд аман гүзөөнд уралдсан. За 29-нд болсон Монгол Завхан сумын Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан хурдан их насны мордын уралдаанд мордож хонгор хаалцсан азраг 5 турдсан юм хонгор азраг инхүү 3 дахь давхар уяндаар инхүү өнөөдрийн баяр наадамд төрүүлэхээр инхүү барайны 6-аар орж ирж байна. Хонгор хаалцсан азраг бол одоо Дүнсгэр 7 настай юм хурдан азрах. За аман гүзөөндөр одоо сумын алдарт байж Бачаргалын Арамбатын цавдар гэж энэ бол 7 настай юм хурдан азрага. Даган загасаа уушил энэ хоёр азраг бол одоо үндсэндээ ойн холууч уралдсан юм хоёр хурдан азрага ингээд. Монгол Улсын авраг малчин сайжрахын назад түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын цолны медаль наадмын хурдан азрагны уралдаанд 19 азраг бүртгэж мордсноос Улс аймгийн Завхан сумын алдарт уяач даваагийн Сүгатрийн хонгор хаалцсан гэж азрагын инхүү төрүүлсэн бол аман гүзөөдөд нь сумын алдарт уяач Бачаргалын Арамбатын хурдан цавдар азраг 3-д бол одоо Ховд аймгийн Дөргөн сумын уяач Содон мөлийн мөрөөсөрөнгийн бор гэдэг азрагын инхүү 3 турдсан бол 4-д Улс аймгийн Завхан сумын Айраг нуураагийн уяач Баастын Моторын шарга гэдэг азрагын инхүү 4 турдлаа. Шарга азраг бол одоо сумын наадамд дааг харигдсан. Соёолон 5 турдалсан ийм хурдан шарга азрагын инхүү 4 турдлаа.
За өнөөдрийн уралдааны 5 дээр Дорнод аймгийн Дашуусан Бимбаатрийн унган Увс аймгийн Завхан сумын Сумагийн амгалангийн шар гэдэг азарга 5 дурдлаа. 6-д бол Увс аймгийн Өнөр хангаа сумын Ноёнбаатрийн Мөрөн нутгийн бор гэдэг азаргын хөө 6 дурдлаа. Бор азарга бол одоо Сүхбаатарын Төвшин ширээ унган азарга гэж байна. За 7 дээр бол одоо Увс аймгийн Завхан сумын уяач Сарнагийн Даштавагийн бор гэдэг азарга энэ бол одоо аймгийн алдар Цэвэний давааж яв гэдэг унган ийм зөв үнийхээ онгороо дэгрээ тамхитай бор азарга 7 дурдсан бол 8 бол одоо Увс аймгийн Завхан сумын уяач Ган даваа сөрөнгийн хонгор гэж энэ сумын наадамд азарга айргийн дөрөв төрөлжсэн урдам хонгор азарга. За энэ бол одоо Төмөр очрын мор гэдэг азаргын хөө 9-ээр орлоо. За Монгол Улсын аварга малчин сайжрахын назар түүнийг эргээ сулдганы наран цэцэг нарын цолны байлаад наадамд цавдар азарга аман гүтүүдээс танд баяр хүргэе. За та өхөөс өөрийгөө бидэнд танилцуулъя. Яраг бүтэд хүн байна. За цавдар азарганы удам багш. Дорнодын айраг сумаад батчгийн бидний юм байна. За энэ хэдих давхар уягаар урж байна. Энд нь одоо хоёр томорж байна. Ямар наадамд айраг төрүүлж давхар уягаар. 40 он төрүүлээд одоо энэ аварган байхаа дам үзэж байна. За ингээ хурдан цавдар азарга аман гүтсэн танд бас баяр хүргэе. Тэгээд Монгол Улсын аварга малчин сайжрахын назар түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын цолын медаль наадамд хурдан шаргал азарга инхүү айрагдуулаа танд баяр хүргэе. Баярлалаа. За та бас өөрийгөө бидэнд танилцуулъя. Би дахлын цагаан дэгвээ нэгдүрөгийн бас Батар гэдэг хүн байна. Шаргал азарганы удам. Шаргал дүүс өөрөө унгатуу. Таван дэгвээ хурд айраг руу алдаагаа. За энэ зуны наран дээр хитэх давхар уягаар мартаж байна. Энэ зуны наран хоёр давхар уягаар мартаж байна. Чандан овонд амаг үзсэн. Энэ хоёр дахь юм дээр оруулж байна. Танд баяр. Баярлалаа. За Монгол Улсын аварга малчин сайжрахын назны цолын медаль наадамд шарга азарга айрагдсан танд баяр. За баярлалаа. Энэ манай найз амгалан гэдэг хүн язг байна. Шарга азарганы удам. Энэ дорн төгсөлтэй ад зүгсээ. Энэ зунд хитэх давхар уягаар. 2 3 дахь уяар болж байна. Сая 46-д ирсэн. Юу Чанмаа овооны тэглэгтэй айрагцсан. За тэгээд хурдан шарга азарга айрагдсан танд бас баяр хүргэе. За баярлалаа. Найзтайс баяр хүргэе. За Монгол Улсын аварга малчин сайжрахын намсдын цолны медаль наадамд хурдан бор азарга айрагдсан танд бас баяр хүргэе. За баярлалаа. За та бидэнд бас өөрийгөө танилцуулъя. Өндөр ангаас За бор азарганы удам. Төвшин ширээ. Бор азарга одоо ямар том жижиг ямар наадамд айраг төрүүлсэн юм бэ? Суманда 23 арсаа. Энэ зуны хитэх давхар уяар. Уягаар ирсэн азар. За тэгээд энэ цолны медаль наадамд хурдан бор азарга айрагдсан танд баяр хүргэе. За баярлалаа. За Монгол Улсын аварга малчин сайжрахын назар түүнийг эргээд сулдганы наран цэцэг нарын цолын медаль наадамд хурдан хонгол азарга төрүүлсэн танд баяр хүргэе. За баярлалаа. Хадмах наадын баярлалаа. Хамраа төрүүлсэн баярлалаа. За та бүхэнд өөрийгөө танилцуулъя. За би усан Завхан сумын харьяат аваа өгтөс Сүхбаатар гэж юм байна. Хонгор азарганы удам. Хонгор азарганы удам манай хоёрын гүнээс гарсан, гүнээс гарсан. Маагшин гамбагийн хатууны аваад багчсан Сүхбаатарын төлөө. За хонгор азарга энэ зуны хитэх давхар уягаар мартаж. 3 дахь давхар уягаар мартаж дэшөөнд аман үзүүлээд өдөртөө төрсөн аман байраар тавлаад. Тэгээд хонгор азарга бас одоо хадам Монгол Улсын аварга малчин сайжрахын наздын цолын медаль наадамд төрүүлсэн танд бас баяр хүргэе. За баярлалаа.